Өвөө маань намайг маш их хайрладаг байсан. Тэр 7 хоногийн өмнө нас барсан. Энэ явдал надад маш хүнд байсан. Өнөө өглөө би урдын адил гэрийнхээ үүдэнд зогсож автобус хүлээн сургууль руу явах гэж байлаа. Гэтэл гинэт гэр дотроос танилтууд дуудлаа. Болроо наашаа ороод иргэх өвөөгийн минь хоолой байсан юм. Би гайхаж зог туслаа. Зүрх минь хүчтэй цохилж цаг хугацаа зогсчих шиг болов. Сая өвөөгийн хоолой байсан. Гэхдээ өвөө нас барсан шүү дээ гэж өөртөө хэлв. Магадгүй хий сонссон байх гэж бодоод гэрлөө орж юу болж байгааг шалгахаар шийдлээ. Гэвч бүх зүйл хэвийн нам гүн байсан. Гэрт хинч байсангүй. Би санаа алдаж гэрээс гараад харуул автобус маань аль хэдийн явчихсан байв. Ингээд дараагийн автобусыг хүлээхээс өөр аргагүй болж дараа нь ирсэн автобусанд суулаа. Гэсэн ч сэтгэл минь тогтворгүй нэг л сонир мэдрэмж төрж байв. Гинэт автобус замын дунд зогслоо. Асар том осол гарсан байж цагдаа нар зам хаажээ. Би осол болсон газрыг хараад цочирдож маш их айлаа. Тэр осолцсон автобус бол миний түрүүн хоцорсон автобус байсан юм. Автобус том ачааны машинтай мөргөлдөж дотор нь байсан хинч амьд үлдээгүй байлаа. Би дагжин чичирч зүрх минь зогсчих шахав. Хэрв би тэр автобусанд суусан бол одоо энэ ертөнцид байхгүй байж магадгүй. Тэр үед намайг гэрлүү дуудсан тэр хоолойг би дахин эргэн саналаа. Одоо бол би итгэлтэй байна. Тэр хоолой зүгээр ч нэг хий юм биш байсан. Өвөө минь намайг аварсан юм.